Би найзуудтайгаа өглөө эрт хувцсны үйлдвэр дээр очлоо. Хувцсны үйлдвэрт ажилладаг ахлагч нарын ажил үнэхээр гоё юм байна лээ. Гоё гэдэг нь цэргийн хувцс ойдог нь бүр сонир санагдсан. Тэгээд бид биеийнхээ хэмжээг өгсөн. Хамгийн түрүүнд надад цэргийн хувцс зохих болов уу гэж бодогцоо. Харин ойдолчин эгчийн хэлсэн цэргийн хувцс ямар ч хүн зогтох юмаа гэж хэлсэн тэр үг биднийг бүр их баярлуулсан. Маргааш хурдан болоосаа. Шувууж ирсэн хаврын тонголгын өглөө цэргийн анги руу очих хүүхдүүд биднийг алтан соёмтой автобус ирж авсанд үнэхээр гайхсан. Гэхдээ бүгд баярлсан. Цэрэг ах нарын хувцсан дээр алтан соём дандаа байдаг шүү дээ. Сайн байна уу хүүхдүүдээ? Бидний сууж авсан автобус нэг том цэлгэр хашаанд орсон нь цэргийн ангийн хашаа байжээ. Биднийг буухад эмэг цэгцтэй орчин хаашаас харан дандаа цэрэг хувцастай гоё ах нар угтаж авсан. Тэдэн дундаас нэг ах бидэнд хандан энэ бол их жанжийн Сүхбаатараас ирэхэд олон зэрэг төвүүдийн алба хаасан тэг 15 дугаар цэргийн анги гэж хэлсэн. Тэгээд бид цэргийн анги руу орсон. Тэгсэн чинь бидэнд цэргийн хувцс өмсүүлсэн. Цэргийн хувцс үнэхээр гоё. Эмэг цэгцтэй болоод нуруу тэгшхэн алхмаа санагддаг юм билээ. Бидэнд бүгдэнд нь цэргийн хувцс гоё зохиж байсан. Цэрэг ах нар маань бидэнд хувцаа хэрхэн яаж өмсөх талаар зөвлөж өмсгөж өгсөн. Бид нэгэнд цэрэг болсон учраас цэргийн ангийн хамгийн хүндэтгэлтэй төрийн далбайгаа мандуулах ёслолыг сонирхож бас тэгээд хэрхэн жагсах, алхах гээд шинэ олон зүйлтэй танилцсан. Ингээд бидний цэргийн амьдрал эхэлсэн дээ. Элбүнөттэй аврагрээ. Ингээд бүгд нь амжилттай уухаар авчаа. Ирээдүйн цэрэг их оронч төлөвшөн хүмүүжүүлэх зорилготой нээлттэй хаалганы удирдлагын зохион байгуулж байна. Энэ үйл ажиллагаа маань Батлан хамгаалах яамнаас их оронч их сэргэлтийн жил болгон зарласантай холбогдуулан өнөөгийн зэвсэг түвшний үйл ажиллагааг ард иргэдэд ялангуяа ирээдүйн иргэд болсон ерөнхий улс орны сургуулийн сурагчдаа таниулж байгаагаараа онцлог юм аа. Манай сургалтын төвүүдээр үйлчлүүлж байгаа хүүхдүүдийг нэг өдөр одоо яг цэргийн анги дээр цэргийн амьдралаар амьдруулах юм хөтөлбөр байгаа. Цаашдаа бас одоо улирал болгон явагдана. Одоо ирээдүйн их орныг авч явах хүүхдүүдийг их оронч үзлийг төлөвшүүлэх энэ үйл ажлыг маань дэмжин оролцоотой ажиллаж байгаа Лантун тохой төрийн бус байгууллага иж хэдийн орон хүүхд хөгжлийн төвийн хамт олондоо маш их баярлалаа. Энэ бол одоо бидний санаачилж одоо зохион байгуулж байгаа ажил. Энэ арга хэмжээг бол цаашид үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Тэмцээнд оролцох үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа, буудлага хийж байгаа объект, буудлагын зэвсгэл бүрийн онцлог газар орны нөхцөл холбогдсон аюулгүй арга хэмжээний зааварчилгаатай бие бүрэлдэхүүн судлан танилцж түүнийг чамд цахин биелүүлнэ. Саадаг туулахаас өмнө бие хамгаалтыг сайн хийж талбайд гаргах. Бараг дэс эрг. Алхаад марш.
Хэмнэ зэрэгцээд эмжигдэрсэн эрхийг цогтой дайч динжигсаад Экорондоо танраграад Энгуй баяртай алла хонж байна Нэг хайр бороо Нэг хайр бороо Хөдний дүлэн хараагаргаад Хончмин айсаар алла хонж байна Байлдаг жис мегмар дор жахлагчтай 4-р бүлэг 13-54 цэцэгтэй амьдлаар тэргүүн барилжээ. Манайг Батэрдэн гэдэг би ичидийн орон хоёрын ингээд житцүүгийн ингээд сургалтад суудаг. Тэгээ өнөөдөр ингээд энэ цэргийн ангид ирж ингээд бэлтгэл хийсэн. Үнэхээр гоё байна. Ингээд тэмцээнд нь бас 1-р байрлалсан. Гоё байна. Би 4-р ахлагч. Тэгээд ер нь ингээд дүүнэртэйгээ бүтэн өдөр ингээд тоглож зингээд даалгавар биелүүлээд яг төрсөн дүүнэртэйгээ гэрийнхэн тэгээ зугаацж байгаа юм шиг гоё л байл. Бөөхөө мөхөө гэдгээр амар аагаадсан байхгүй юу. Тэгээд амар удаан гүдэг. Тэгээд ер нь бол зүгээр хичээлдэг мөрчл ингээд ер нь амьсгаа задраагүй. Тэгээд амар айжсэн чинь сая ингээд гүүгээд ороод ирсэн чинь төрүүлсэн гээл амар сэтгэл дагдалсан. Цэрэг болох нь үнэхээр гой санагдсан. Тэгээд 9-д төгсөөд өмнө цэргийн сургуульд орё гэж бодож байгаа би бол тэгээд шууд цэргийн хүн болно гэж ер нь бол бодсон. Бас цэргийн хувцсан нүртэл гоё юм билэ. Манай үйлдвэр нь Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар батлагдсан цэргийн дүрмт хувцсыг бэлтгэн нийлүүлэх үүрэгтэй байгууллага. За Эх оронч Монгол их сэргэлтийн жилийн хүрээнд манай үйлдвэр маш олон ажил арга хэмжээ төлөвлөсний нэг ажил нь өнөөдрийн сургалтын үйл ажиллагаа байнамаа. 103 жилийн түүхтэй үйлдвэрийн нэг эдис болоод явж байгаа хүний хувьд бол цэргийн дүрмт хувцаар гойсон мөрцтэй хувцаар гойсон хүн болгоныг харахаар ерөөхдөө бахархам сэтгэл төрдөг. Үүнтэй адилхан одоо бага насны хүүхдүүдийг цэргийн дүрмт хувцаар тэмүүжин урлагийн сонсогчийн хувцаар гоёод өнөөдөр энэ үйл ажиллагаанд яг цэргийн олоо пааж байгаа байлдагч нар шиг оролцоод одоо үүрэг гүйцэтгэж байгаа юм шиг энэ партасаад дамжлагыг даваад явж байгаад нэг өдрийг өнгөрөөхөд бол маш бахархалтай байлаа. Энэ үйл ажиллагаа бол цаашдаа бүсэд хүчний Улаанбаатар цэргийн хүрээний бүх бүсэд хүчний анги салбаруудаар Монголын ирээдүй болсон залуучуудаа таниулах. Энэ бол бидний хамгийн том зорилго. Тэгээд энэ хөтөлбөрөө нь бол цаашаа үргэлжлэх ёстой гэж. Намайг Тэнгис гэдэг. Би өнөөдөр өглөө ирээд цагуучаад баг хуваагдсан. Тэр бууцсан сэтгэлдэл бол үнэхээр гоё л. Жинхэнэ буугаар бол би бол даахгүй.
биш. Зэрэгцэж зогсоод тэр туг мандуулахыг хараад уухалах үнэхээр гоё юусан. За намайг Төгс Эрдэнэ гэдэг өнөөдөр цэргэнд орсон айгүй гоё байсан. Өнөөдөр бүр маш өглөө босоод өглөө босгох маш муухай байсан. Тэгээд би цэрэгт яваад айгүй муухай байх гэж утсан ч даанч эсэргээрээ маш гоё байсан. Иймэр боо бариад ийм амар хүнд байсан чи жинхэнэ боо бариад илүү их хүнд байх гэж утсан. Тэгээд би том болоод дараа нь цэрэгт орно гэж бодсон. Бас хамж дагуулж явсан генерал минералтад баярлалаа. Их хөгжилтэй мөлий. Бас тогооч нарт баярлалаа. Маш их гоё хоол байсан. Өдөржингөө эдмэр санагдсан. Цэрэг хүмүүсүүдтэй баярлалаа. Тамирчин хүнээс илүү цэрэг хүн ямар байх, ямар ихсэр хатуужилтай байх амар. Миний мэрэгжилтэй холбоотой болохоор зугаасаа амар дуртай. Энэ хувцас хүмүүс хүртэл амар дуртай гэсэн. Цэргийн бүртээ үйлдвэр болон 0.15 дугаар цэргийн ангидаа үнэхээр их баярлалаа. Маш их таалагдлаа. Хоолн ч амар таалагдсан. Тэгээ харилцаа хандлага нь хүртэл шал өөр байсан. Амар гоё таалагдсан. Үнэхээр гоё ялаа. Тэгээ том болоод цэргийн алд хаана амар гоё зүйл хийвэр. Тэгээ ер нь унтгаж сэвтэх хийвэд юм байна. Тэр нь цэргийн дүрм гэдэг л хатаа тийм байна. Цэрэг ахнаж гэсэн бид нар юм заасан баярлаа. Нэстэ тэгээ том болоод одоо цэрэгт ороорой гэж хэлье. Би өмнө нь явахгүй гэж бодож байсан. Тэр нь бол явна гэсэн сэтгэл бол өндөр болчихлоо. Нэстэ ер нь цэрэгт яваарай. Гоё шүү. Намайг Төвшин баярын Түн баяр гэдэг. 2024 оны хугацаа зэргийн албанд 2 дугаар элчээр зэвсэг түвшний 15 дахь дараа ингээ зэвсгийн засар үйлчилгээний ротод татагдсан. Тийм байлгч байна. Тийм үү? Ирээдүйн яг өөрсдөө харж байгаа юм шиг. Яг нь гой санагцсан. Миний дүнээр хугацаа зэргийн албаа заавал хаагаарай. 21-р зуун бүр шинэ юм руу шилжсэн. Бүр гоё болсон байгаа шүү. Заавал зэргийн албаа хаагаарай. Оройн зугаалт дуугарч таад. Марш! Ийхүү бид бүтэн өдрийг жагсаж, гүйж, командаар ажиллаж, цэрэг орон дээр амарч, цэрэг ёсоор хооллож, дасгал хийж, саад давж, жинхэнэ буу хүрдэл барьж үтсэн. Энэ хамгийн мартахын аргагүй байсан. Бид энэ өдөр бүгд гар уцаач мартсан байсан. Аргагүй л дээ. Эх орноо хамгаалж байгаа зоригтой цэргүүд болцоос юм чинь хэн гар уцаа санах үлээ дээ. Цэргийн дүрм ёсоор оройн тоондоо жагсснаар бидний цэрэг амьдралын нэг өдөр ингээд өндөрлсөн юм. Монгол улсын төлөө зүтгэе гэдэг үгийг одоо ч дотроо хэлж явна. Та нар ч гэсэн энэ үгийг дагаад хэлээд үзээрэй. Монгол улсын төлөө зүтгэе.